За сайн уу манайхаа. Өнөөдөр та нартай би 13 Going on 30 гээд 2004 онд гарч байсан бас нэгэн хөөрхөн киног товчлон ярьж өгөхөөр бэлдлээ. Кино маань Jenna гэх бяцхан охин монтажныхаа зураг даруулж байгаагаар эхлэх бөгөөд түүний зураг тийм ч аятайхан гараагүй байгаа нь харагддаг. Үүний дараа Jenna-гийн хамгийн сайн найз болох Matty түүнд 13 насныхан төрсөн өдрийн мэндийг хүргээ зогсож байхад нь тэдний сургуулийн бяцхан Мин зулцгнууд хурж ирснээ ахлагч нь болох Lucy гэх энэ охин манай Matty-г жоохон булцгар болохоор нь дорог энтергээд хочилсон шоолоод байдیں۔ Тэгснээ өөрийнхөө зураг тиймэрхүү болчлоо гэсэн чи арай амар гоё гарцсан байдаг. За тэрийгэ үзүүлж мүзүүлээд яах гэж байгаа юм те. Матич би өөдөнд хүлээж ая да гэд гарах гихт нь дураараа болдоо Jenna чихмэл тоглоом хэрэггүй гэд үгээр идээл гаргадیں۔ Тэгснээ Lucy Jenna тандан бид 6 чиний төрсөн өдрийн үдшилтэд Кристтэй хамт очие гэж бодож байсан юм л та. Даанч багш өгсөн даалгавраас болоод очиж амжихгүй болчлоо гэдэг. Крис гэдэг нь манай Jenna-гийн бяцхан зүрхийг боловлуулдаг боо юм шиг байлээ. Тэгсэн манай хүнч би даалгаврыг чинь хийгээд өгчөж болох юм гэхэд гайхалтай гээл явцгаадаг. Тэгээд гэртээ харах замдаа Матид төрсөн өдөртөө 6 охтыг урьснаа хэлтэл тэр 6 чиний сайн найз биш штэ яах гэж урж байгаа юм бэ? Чи тэднээс хамаагүй мундаг штэ гихтэн Jenna маань харин тэдний нэг болохыг хүсдэгэ хэлдэг. Үүний дараа Матти Jenna-д Razzles гээд чихэр гаргаж ирж өгдیں۔ Миний үеийнхэр бол одоо чулуун чихэр шиг л гоё чихэр юм шиг байлээ. За тэгээд манай хүн төрсөн өдөртөө бэлдээд нүрээ будаад зогсож байхад нь аав ээж хоёр нь төрсөн өдөрт нь зориулж хадгалахаар бичлэг хийгээд ороод ирнэ. Тэгснээ манай охиныг ээж нь бүхний даруулгандаа салфетик хийсэн байгааг нь харснаа гаргаж ирээд бүх зүйл сайхан болно доо охин минь. Энэ сэтгүүлдээр гардаг охид чиг биш ч гэлээ чи юм өөрийнхөө сайхан охин шүү дээ гэхэд би өөрийнхөө сайхан баймааргүй байна. Энэ хүмүүс шиг болмоор байна гэдэг. Тэгээд сэтгүүл дээрх амжилт цэцэглэлтийн 30 нас амьдралын чинь хамгийн сайхан үе гэх утгатай бичгийг хараад би 30 настай болмоор байна л гэдээ. Угаасаа өсвөр насны дээрээ байхдаа хурдхан л том болохыг хүсдэг байлаа штэ тий. Үүний дараа Матти төрсөн өдрийнх нь бэлэг болох түүнд зориулан хийсэн Jenna-гийн мөрөөдлийн байшинг хийцэн байдаг. Өстой хөөрхөн байгааз тэгээд бас зүрх сэтгэлээсээ хүссэн хүсэл бүрийг чинь биелүүлдэг гэсэн бичгтээ хүслийн тоос гих зүйлийг задлан байшин дээр нь цацаж өгдөгөө. Харин энэ үед нь нөгөө охтууд хонх даран ирэх ба нөгөө Крис ч бас найзуудтайгаа ирдэг. Тэгээд Матиг яг бүжиглээд өөрийгөө мэдрээд байж байхад нь Люси орж ирээд гажиг амтан гэд болиулаадахнаа. Манай хүнч тэгээд Jenna дээр ирээд би Cassie-го аваад ирээ гихтэн Jenna харин дураараа болдоо Matt надад чихмэл тоглоом хэрэггүй гэд муухай зан гаргаад явуулчдیں۔ Үүний дараа Lucy хэдүүлээ Девачин өнгөрүүлсэн 7 минут гэдэг тоглоом тоглоё. Төрсөн өдрийн эзэн болохоор чи төрүүлж эхэл гэд манай хүний нүдийг нь хүзүүнийхээ алчуураар боогоод чамайг харанхуй өрөөнд оронгууд нэг азтай хөвгөө араас чи ороод 7 минутын турш чамтай юу хүснээ хийн гэж хэлэн чихэнд нь Крис араас чи орно шүү гэж шивнээд харанхуй өрөөлөнд оруулжчихдгаа. Тэгээд манай хүнээр хийлгсэн даалгавраа хаана байгааг нь асууж олж аваад төрсөн өдөртөө зориулж бэлдсэн идэх уух зүйлсийг нь аваад гарцгаагаа наадын үлэн гарууд агаад гарахтаа зэрэгцээд Матти буцаад ирэхэд нь Люси түүнд Jenna чамайг харанхуй өрөөнд хүлээж байгаа шүү гэж хэлээд явцдаг. Маттич тэгээд хөөхөн догтлоод орсон манай хүн харин урдаас нь чамайг орж ирэхгүй л гэж бодлоо шүү Крис гэсэн байжэлгүй яах вэ? Хөөрхийн Маттич тэгээд би Крис биш Матт байна гэсэн чинь Jenna нүдний болтоо аваад чи энд юу гэж байгаа Крис яасан гихт нь Маттич явцсан штэ бүгд явцсан л гэдэг. Тэгсэн харин Jenna чи юу хийцэн? Чи л нэг юм хийчлээ гэд манай хүнийг гүтгээд өгдөг. Тэгээд Маттиг өрөөнөөсөө хөөж гаргаад чамаагч тэр өөрийгөө ч тэр бүгдийг нь үзэн ядж гин. Би 30 настай болмоор байна. Дур булаам амжилттай 30 настай болохыг хүсэж байна гэхт нь тавиуран дээр байх Маттигийн түүнд зориулан хийж өгсөн байшингийнхан дээр асгасан байсан. Хүслийн тоос дээрээс нь цас шиг бударнаа. Харин маргааш өглөө Jenna маань нүдэ нэгээд ээж гэж дууцаар бостол шал өөр байранд сэрсэн байхаас гадна бүр насанд хүрсэн эмэгтэй болчихсон байдгаа. Манай хүн ч юу болоод байгааг ойлгож ядаж байхдаа ширээн дээр байх дугтуйг хараад өөрийгөө энд амьдардаг болохоо мэдэж авнаа. Тэгээд аав руугаа залхтал аав нь автомат хариулагч дээрээ тавьсан байх ба аялалд явсан байдаг. Удалгүй угаалгын өрөөнөөс түүнийг хонгор минь гэж дууцаар нүцгэн эрэхтэй гараад ирдгээ. Манай хүнч бүр айц сандраал хамаг хурдаараа гараад гүйчихэн шүү дээ. Харин гэрээсээ гарахт нь түүний үеийн эмэгтэй өөрийг нь дууцаар хүлээж байдаг ба манай хүнийг хуралдаа хоцорлоо хурдан машинд суугаараа гихтэн манай хүнч би таныг танихгүй штэ танихгүй хүний машинд суухгүй гихтэн яаж мангартаад байгаа юм бэ чи хурдан машинд суугаатах хоцорхон байна гэж хэлээд манай хүнч гайхсаар л машинд нь суудгаа. Өнөөх эмэгтэй нь би чиний сайн найз ч гэлээ наадах чи арай л хоцрогцсон даашин зэн гихтэн Jenna чи миний сайн найз юм уу өнөөдөр нэг л сони юм болоод байна гэж хэлээд өглөө өмнө нь харж байгаагүй байранд сэрснээ өөрийгөө 13 настай гэдгийг харин архиа бага ууж байлтаа гэд огтхон ч итгэдэггүй. Тэгснээ энэ хүүхэн 10 минутын дараа хуралтай болохоор яах ёстойг чи хэлээд үгүй гэд
Jenna Foyce гэх алдартай сэтгүүлийн редактор болохыг мөн зөвхөн хүүхэн болохыг нь сануулхад манай хүн ч өөрийнхөө багадаа унших дуртай байсан сэтгүүлийнхээ редактор болсондоо итгэж ядаа л ордгийн. Тэгээд ажил руугаа ороход нь хурал эхлэх гэж байх ба түүний туслах нь надаар өөр туслуулах зүйл байна уу гэхэд нь манай хүн Мэтигийн дугаарыг өгөөд түүний хаягийг олоод өгөхийг хүсдэг. Харин захирал нь орж ирээд өөрсдийнх нь Poise сэтгүүлийг Sparkle гэх сэтгүүлд 7 сар дараалж дуурайж байгааг хэлээд манад одоо нууц камер суурлуулсан байх та гэд аргаа барсан байгаа нь харагддаг. Тэгээд өнөөдөр орой болох хүлээн авалт маш чухал болохыг сануулнаа. Манай хүн ч өөрийнхөө өрөөг олж ороход өглөө гэрт нь байсан нөгөө нүцгэн залуутай үерхдэг бололтой байрын зураг нь байдаг. Үүний дараа туслах нь хурж ирээд өглөө ээж нь залгасныг хэлэхэд ээж ирсэн бол хэлэхгүй яасан бэ гэтэл харин уучлаарай та өрөөл гэрийнхэн чи яриул битгий яриулаарай гэсэн шүү дээ гэж хэлснийг нь сануулхаас гадна Мэтигийн одоо амьдарч буй хотхныг нь олсноо хэлэхэд манай хүн ч түүнтэй уулзахаар яараа л гарнаа. Зя тэгээд арай хийж такси бариад хаягаар нь очтол Мэти манай хүнийг арай ядан л таньдаг. Jenna ч түүнд нэг сони юм болоод байна. Өчигдөр миний 13 насны төрсөн өдөр болсон. Тэгээд сэрсэн чинь би ийм болчихож, харин чи бас том болчихож гэд хэлтэл Мэти. Чи согтуу байгаа мó? Эсвэл хар тамхи хэрэглээ юу гэд бас л итгэдэггүй. Манай хүн ч үгүй харах өрөөнд сууж яснаас хойш бүгдийг нь алгасчихж яг л зүүч шиг байна. Амьдралаач санахгүй байна. Амьдралаа санахад минь туслаа штэ гэхэд Мэти харин түүний тухай юу ч мэдэхгүй болохоо 10 жилээс хойш огт уулзаагүй буюу түүнтэй одоо найзууд байха болсноо хэлдэг. Үнийг сонссон манай хүн тэгээд ухаан алдаж унтахаа шахнаа. Мэти ч түүнийг тайвширхахыг хэлээд ус авчирч өгдөг. Тэгээ Мэти Jenna гэрт нь үргэж өгөөд явах гэтэл түүнийг юугаа санахгүй байгааг нь хараад 10 жилийн зургийн цомгоо түүнд харуулнаа. Манай хүн ч зургаас хараад өөрийгөө нөгөө хүсээд байдаг охтуудтайгаа найзалснаа. Тэгээд за бүр ахлагч нь болсноо мэдэж авдیں۔ Мөн өглөө өөрийг нь гэрийнх нь гаднаас тосон хамт ажил руу дагуулж явсан хүүхнийг Люси байсныг бас мэдэж авнаа. Үүнээс гадна Кристи хонхны баярын хатан хаан болсноо ч хардаг. Үүний дараа түүний утсан дугарч орой лимузингээр үдшилтэд очих болсноо мэдэж авах ба Мэтиг орой болох үдшилтэхдээ хүсэл хүрээд ирээрээ гэд бас урьдаг. За тэгээд манай хүн хүсэж байснараа амжилттай яваа 30 настай болсноо мэдэж аваад тод өнгөөр сайхан нүрээ будаж үсээ чанслаад хамгийн өнгөлөг даашин зам өмсөд үдшилтэхдээ гарнаа. Лифтэн дотор яг өөртөө чацуу буюу 13-тай хөрш охинтойгоо танилцаад дараа нь манад ороод ирээрэй гэж гэртээ урьдаг. Үүний дараа Jenna маань үдшилтэхдээ ирэн хөгжилдөж байхад нь түүний дарга ирээд хүмүүс үдшилэг уйдгартай болж байгаа болохоор зүгтцгааж байгаа талаар хэлтэл манай хүн ч ийм уйдгар дадуу тавихаар ч аргагүй штэ гэд очиж Майкл Джексоны трейлер тавьдгийн. Яа тэгээд энэ дууны бүжиг угаасаа алдартай штэ тий. Бүгд л дуурайж бүжгэлж байсан байх. Jenna маань ч тэгээд саяхан л 13 насныхаа төрсөн өдрөөр бүжгэлж байснараа хөдөлж эхлэх бөгөөд эхэндээ хүзүүн татах гэж байгаа айтайл ширүүхэн эхлэн шүү дээ. Тэгээ байжсэн чи ашгүй Мэти хүрээд ирсэн байгааг нь хараад түүнийг заалны гол руу чирч авчираад хамтдаа үзүүлж өгнөө. Ашгүй уйдаад байсан хүмүүс болон захирал нь хүртэл бүжиглээд энэ үдшилгээ аварч гардгаа. Үүний дараа Jenna Lucy-тай хамт гарч 30-тай байхын төлөө гээд хундах тулгаа зогсоод байж хат нь Люси ард нь байгаа тачаангуй залуу өөрийг нь цоо шүтээд байгаа гэлтэл манай хүн харин 13-та хүүхдлөө очоод яриа өдөө надий. Тэгсэн Люси ч түүнийг болиулаад шоронд орох чинь дутаа юу? Би энэ залуу хилээд байхад чинь гэхт нь энэ үү муухан байж дээл гэж авна. Эндээс гарахт нь манай хүнийг найз залуу нь хүлээж байх ба түүний найз залуу алдартай хоккейн тамирчин болохыг нь Люсигээс мэдэж авнаа. Энэ үед тэд Мэтитэй таарахад Люси түүнийг доргуудаа гэсээр л уулздгийг. Том болсон ч гэсэн зангаа тавихгүй юм да тий. Харин Мэти маань найз бүсгүйтэйгээ дэлгүүрсээд явж исэн байх ба удалгүй тэд гэрлэх гэж байгаагаа хэлдэг. Үүний дараа Jenna-гийн найз залуу нь гарын үсгээ зурж дуусан ирээд түүнийг дагуулж явах гихт нь манай хүнч Люсигээс би эднийх рүү явж болох юм уу гэд асуухт нь яагаад болохгүй гэж очиж сайхан тоглоод аваа л гэдэг. Манай хүнч тэгээд очичоод жинхнээсээ л тоглох талаар бодоол байж байгаа штэ тий. Тэгсэн харин найз залуу нь томчуудын тоглоом тоглох гээд дайраад байдیں۔ Тэгснээ бүр тайч үзүүл мүзүүлнэ. Маргааш нь хурлын үеэр захирал нь орж ирээд судалгаагаар сэтгүүлийнх нь уншигчдын тоо бүрхэг гарсан тул дээд удирдлагаас нь сэтгүүлийнхээ хэв маягийг дахин шинжлэх хэрэгтэй. Чадахгүй бол татан бугдах болсон талаар хэлээд энэ ажлыг содон санаа гаргаад ирээрэй гэд Люси Jenna хоёрт даатгаад гаргадаг. Манай хүн ч өрөөндөө ороод ажиллаа хийх гэж сууж ахт нь хамт ажилтдаг хүнийх нь нөхөр орж ирээд түүнийг үгийн зүрээгүй үнсээд авнаа. Манай хүн чи надтай хамт ажилтдаг хүний нөхөр эзтэй гэтэл нөгөөх нь харин тэгсэн ч хоёулаа түрүү 7 хоногт чиний ширээн дээр нилээн бужигнуулсандаа гэхдээ Jenna түүний нэг сайхан өшгөлөөл гараад ирдгээ. Ингэж гарч явахдаа Люсиг нэг хүнтэй Jenna-д мэдгэлгүйгээр
Шин санаа гаргаж танилцуулаад түүнийг намган живүүлье гэсэн шуу юм яриа зогсож байхыг нь сонсох ба мөн эндээс Жена маань өөрийгөө нэг ажилтныхаа санааг нь хулгайлаад ажлаас нь халсан болохоо бас мэдэж авдیں۔ Манай хүнч тэгээд хүснээрээ амжилттай яваа эмэгтэй болсон хэдий ч жоохон буруу замаар будаад ийцэн л байгаа юм л да. Үүний дараагаар Жена Мэти дээр очин түүнтэй салхилахаар гардаг ба түүнд хандан чамаа хүнтэй сууна гэхээр сонин санагдаад байх юм. Тэр чиний заяаны анжин уу? Мэдхгүй юм да. Би тийм юмд итгэдэггүй худлаа санагдаад идэв. Гэхдээ хажуу чинь байхаар хамаг би чинь арцааж шар ус чинь босдгоо. Сургуульд байхдаа нэг охин сайн байснаас хойш тийм юм мэдрээгүй их худлаа. Мэт бид хоёрт яг юу тохиолдсон бэ? Яагаад найзуудаагаа болсон гэж асуухад Мэти тэрийг яриад яах юм бэ? Аль эрт болоод өнгөрсөн явдал одоо ямар ч хамаагүй болсон гэхтэн Жена надад бол хамаатай гэд түүнийг яриад өгөхийг гуйдаг. Ямар ч байсан чиний 13 насны төрсөн өдрийн үдшилийг санаж байна. Чи харанхуй өрөөнд орчихсон нэг тоглоом тоглож байсан. Тэгээ чамаа гараад ирэнгүүт би төрсөн өдрийн дуу дуулж эхэлсэн. Гэтэл чи гинт уурлангуудаа чамд 20 хоног зовон байж хийж өгсөн тоглоом байшингаа авангуудаа над руу хамаг хүчээрээ шидчихсэн. Тэгээд надтай тангараг тасраад тэрнээс хойш харьцаа болсон доо гэдгийн хөөрхий. Жена манж тэгээд уушлалгүйгаад одоо намайг хэн болсныг мэдэхгүйц надад найз нөхөд гэж байхгүй. Их нэртэй залуудаа их муухай юм хийсэн. Ээж аавтайгаа ч харьцдаггүй. Би сайн хүн биш. Хамгийн гол нь би 13 таач охин биш гээд өөртөө их л урам хугарсан байдалтай гүгээд явчихнаа. Тэгээд манай хүн аав ээжиндээ ирээд саяхан л төрсөн өдрөөрөө том болмоор байна гэд сууж байсан харанхуй өрөөндөө ороод уйлаал суудгийн. Удалгүй ээж аав нь ч ирээд ээжтэйгээ ярилцах бөгөөд ээжээсээ манай хүн та өнгөрсөндөө буцаж очоод алдаагаа засах боломж олдвол алийг нь засах уу гэхтэн ээж нь харин алийг нь ч бишээ гэдэг. Женач гайхаад гэхдээ танд их том алдаж байсан удаа байхгүй мүү? Амьдралыг чинь өөрчлөх том алдаа. Гэхдээ ээж нь мэдээж би зөндөө алдаж байсан. Гэхдээ ерөөсөө харамсдаггүй. Яагаад гэвэл бид алдаа гаргаж байж л тэндээсээ суралцдаг болохоор гих ухаалаг үгийг түүнд хэлнэ. Манай хүнч тэгээд буцаж ирээд дурсамжийн цомгоо үзэж байхдаа Майтиг зураг маш мэдрэмжтэй сайн дарсныг нь хараад түүнийг шин төсөлтөө зурагчнаар ажилуулахаар болдог. Тэгээд энэ хоёр маань эргэн дурсах хэв маягтай сургуулийн төгсөлтийг харуулсан энгийн мэт боловч хүн болгоны дурсамжийг сэргээсэн зургуудыг авч эхэлнэ. Эдгээр зургууд нь ч тэгээд маш гоё болсон байдаг. Үүний дараа Жена Майтид хандан Разалс авч идмээр байгаагаа хэлээд авч идцгээх ба энэ хоёр маань тэгээд яг л жоохон хүүхдүүд шиг бие биенийхээ хэлний өнгийг харж мараад тэгснээс хавлуураас хэн нь хамгийн хол үсрэхээ үзэхэр болоод унахдаа давхарлаа дунаатахдаг. Майтич тэгээд Женаг хараад өөрийн мэдлгүй үнсчихнэ. Энэ үнсэлтийн талаар манай хүн нөгөө хөрш охиноо найзуудтай нь гэртээ урьдсан тойролт суулгаад ярьж өгч идэг. Тэгээд үеийнхээ огттой дуртай дуугаа тавиад өстө бут авнаа. Үүний дараа Люси өөрийн шинэ төслөө захиралдаа танилцуулах ба жаахан жалга давны юм хийцэн байгааг нь захирал нь хараад боож өгөх шахтын тэгээл нөгөө шартаа хүүхэн чинь уурлаал гараад явна. Харин манай хүн үлдсэн зургуудаа авчран өөрийнхөө төслийг харуулах ба тэрээс дүүлдээ алдартай хэн нэгэн хүн загвар өмсөгч бас харин жирийн хүмүүсийн өөрөөрөө байх амьдралынх нь хамгийн гэрэл гэгээтэй дурсамжтай зургуудыг нэгтгсэн байдаг. Тэгээд тэрээр сэтгүүлээ эргээд амьлуулцгаая. Инээд баяр хөөр, баг зэргийн дэггүйтэл бид бүгдээрээ л урд нь мартсан тоохоо болсон хуучны мэдрэмжүүдээ сэргээхийг хүсдэг. Яагаад гэвэл бид хичнээн их зүйл ардаа өнгөрөөснийг мэддэггүй. Ямар сайхан байсныг бүгдээрээ санах ёстой. Тэгэхгүй бол дараа нь сайхан мөчийг олж танихгүй болчихно шүү дээ гэд хүмүүсийн сэтгэлд хүрсэн төсөл хийсэн байдаг. Захирал нь ч бас сэтгэл нь хөдөлсөн байдалтай маш сайн байна. Маргааш өглөө энэ төслийг чинь удирдах зүйлд танилцуулцгаая гэдэг. Манай хүнч тэгээд хүлэн газар хүрэхгүй шахуул Майтитай уулзах гээд гарч явхад энэ үед нь Майти түүнтэй уулзах гээд ажил руу н орж яваад тэд зөрөөтгнөө. Харин энэ үед нь манай хүнийг эзгүй байхыг харсан Люси түүний өрөөлөө нууцаар орон Спаркл сэтгүүлээс түүнд тавьсан ажлын саналуудтай захидлуудыг олж хараад Спарклийн хүнтэй уцаар ярьж идэг. Майти гэрэгтэн Люси Жена илүү туршлагатай зурагчтай хамтарч ажиллахаар болсон л доо. Энэ зэргийн юмд битгий гомдоорой. Чи харин нэгэнт ирсэн юм чин зургаа надад зарчихгүй мүү? Өөр каталогт оруулж болно штэ гэд худлаа хэлээд гарын үсгийг нь зуруулаад авчдیں۔ Манай хүнч тэгээд хамаг хөөрхөн дээрээ тавиад Майтигийн хаалгыг тогштол харин сүд үсгийн түүнийг маргааш болох хормын хослоо авах гээд явсныг нь хэлдэгэ. Маргааш нь Жена маань удирдах зөвлөлтөө илтгэлээ танилцуулах гээд бэлдэж байхад нь захирал нь орж ирээд уулзалт цуслагдсан буюу Люси түүний бүх зураг хийсэн ажлыг нь Спаркл сэтгүүлд өгчихсөн болохыг мөн оронд нь тэдний шинэ ахлах редактор болохоор болсныг хэлдэг. Тэгээд Майтигийн гарын үсгийг хүртэл зуруулаад зургуудыг нь аль бие усаар авсан болох гэрээг нь бас харуулдаг. Үүнийг сонссон Жена тэгээд Люси дээр очиод чи Майтийн зургуудыг хулгайлсан байна. Гэхдээ Люси
Өө өнөөдөр чи аль нь баймаар байна? Тогоо юу зуух уу? Гэхдээ аль нь ч байсан хамаагүй л дээ. Хоёулаа л хар юм болохоор ялгаагүй биз гээд өчигдөр өрөөнөөс нь олсон захидлыг харуулan чи битгий гэмгүүдээр эсгээд бай. Чамайг Sparkle-д нууцаар санаануудаа явуулаад оронд нь ахлах редактор болохоор тохирсон байсныг чи мэдэж авсан шүү. Би ч бас эртхэн тэгж сэтгэдэг л ээж. Гэхдээ манай хүнч бүр энэ талаар юу ч мэдэхгүй л байгаа штэ. Үгүй ээ гэхдээ ингээд би тэр ажилд чинь орж чи харин өөрийнхөө гараар живүүлсэн сэтгүүлдээ үлдэж дээ. Байт яасан? Яагаад гарын үсгээ зурсан? Чи түнд юу гэж хэлсэн? За байз бодвол би тэрэнд чамайг өөр замаар явах болсныг хэлсэн байхаа да. Өөр юм хэлсэн ч ээж магадгүй. Даанч санахгүй байна гэд яваад өгдөг. Манай хүн ч ажлаасаа гараад такси барин хамаг хурдаараа л Мэтигийн хоримлоо явнаа. Харин энэ таксины жолооч нь манай хүний багада крашлдаг байсан Крис байх ба өөрийг нь таних манайд сүйд болж байдгийн арай л муухай хөшөрсөн байдаг шүү. Жена Мэтигийн хоримнаас өмнө түүнтэй амжиж уулзаад түүнд хандан Люси чамд юу гэж хэлснийг мэдэхгүй ч ямар ч хүний тухай ярьсан байсан тэр нь би биш шүү гэдгийг хэлэх гэсэн. Люси юу гэсэн нь хамаагүй. 3 дугаар ангид байхдаа миний pop rock-ыг хулгааснаас нь хойш би түүнд итгэхээ болсон. Мэт би хуучных шигээ байсан тийм аимшигтай хүн биш ээ. Тэр хүнийг би танихгүй. Хэрвээ чи үүнийг сэтгэлийнхээ гүнд мэдэж байсан бол надаас өөр хүнтэй гэрлэх гээд ингээд зогсохгүй байсан байхаа гэж би бодож байна. Жена, би чамд худлаа яриад яах вэ? Энэ хэдхэн 7 хоногийн хугацаанд миний огт мартагдсан байсан хуучны мэдрэмж эргээд сэргсэн. Гэхдээ би бас цаг хугацааг ухрааж болдгүй юм байна гэдгийг үнэхээр их ойлгож авлаа. Чи бид хоёрын амьдрал тис өөр. Аль аль нь олон жилийн өмнөөс мөр мөрөө хөгөөд явхаар болцгоосон. Тэгээд би сүйт бүсгүйгээ сонгосон. Бид хоёр бие биедээ сэтгэлтэй, сансныхаа зоргоор мөрөөдлийнхөө байшинтай болж болдгүй ч төхүүлж болдог гэж хэлээд түүнд зориулж хийжсэн мөрөөдлийн байшингаа буцаагаад хөөрхөн засчихсан байснаа энэ удаа над руу шидэхгүй биз гээд өгтөл манай хүн ч надад санаа зовлтгүй. Би жаргалтай байгаа болохоороо л уйлж байгаа юм шүү. Чи ч бас жаргалтай сайхан амьдраарай. Хайртай шүү Мэт. Чи миний хамгийн сайн найз гихтэн Мэт харин Жена би чамд үргэлж хайртай байсан гэж хэлээд үлддэгэ. Манай хүн ч жижиг мөрөөдлийн байшингаа тэрсээр байшингийнх нь ард ганцаараа ирээд уйлаад сунаа хөөрхий. Тэгээ Жена маань хүүхэд насндаа Мэтитайгаа ямар хөөрхөн жаргалтай байснаа бодоод буцаад очиж болдогч болоосоо гэд нүдэн анахад салхинд нөгөө хүслийн доос хийсч манай хүн яг төрсөн өдрөөрөө харах өрөөнд нүдий болттой байх үедээ буцаад ирдэгэ. Удалгүй Мэт иш түүнийг олж ирэн хаалгыг нь нээхэд энэ удаад тэрээр Мэтигаа хөөж явуулах биш харин тэрч унган үнсэх болноо. Тэгснээ Люси дээр очиод өөрийнхөө өгсөн даалгаврыг урьж хаяад ер нь юу гэж эннээс хойш чи өөрөө тогоонч зуухан ч болоорой мó зэвүү амтан гэж хэлээд Мэтигаа ширээд гардгаа. Удалгүй Жена Мэти хоёр маань хурмаа хийн өөрсдийн гэсэн мөрөөдлийн байшиндаа нүүж ирээд радсаа хувааж идэж буугаар кино маань аз жаргалтай төгсдөг байгаа. За тэгээд 13 настайч бай, 30 настайч бай. Ер нь аль ч насан дээрээ байсан одоо байгаа цаг үе л бидний хамгийн нандин гоё үе учраас өөрийгөө тултан хайрлаад өнгөрсөндөө хит харамсалгүйгээр түүнээс харин суралцаад ирээдүйдээ зөв сонголтуудыг хийж өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийг хичээгээрэй та нар маань. Нээрээ манай сувгийг дэмжин үзэж буй та нартай зөндөө их баярлалаа. Лайк, сабаа сайн дараад үзээрэй. За баяртай.